Чойрын богд бол өвөрмөц тогтцтой аж чөлөө хэлбэртэй. Энэ уулын хойдлоор нууц зөрөнгөл урсдаг. Тэгээд хавар ургамал амтэн цөнгөө байдаг бөгөөд аргал ингээр чон үнэг хэрс туулай тарваг цамбын бүргээд идлэг шонхор зэрэг амтд илбэг байдаг. Тэгээд хаврын улиралд буйлц цэцэглэхийг үзэх боломжтой. Чойрын богдуулын ойр орчимд давх сүнэл бурхан, зүүн жанжин чойрын хідийн тойр, цагаан дээр их бурхан, сансар харихуул, сүмбэр харихуул, өслийн хад, хүүхдээ хуваа, зарагийн зүүн өврийн хүн чөлөө, элдний зургтай хад, дугур мээрэнгийн хөшөө зэрэг олон төв соёлын дурсгал газрууд барилдаг. Цоорхон аршин нь байгалийн сонин тогтцтой, хавцал хадан завсар оршдог, хүний дотор эртэн сайн нөлөөтэй гэж үздэг бөгөөд өвөл зөнгөө урсан гарч идэг. Сүүлийн үеийн археологийн судалгаагаар Госүмбөр аймгийн төвөөс 18 км-ийн зайд орших их сансар хэмээх дурсгал газраас Хүннүг үеийн үнэт чулуун чимэглэлтэй бүсний арал олдсон байна. Госүмбөр аймагт олдсон археологийн олдвралтын дотор эртний хүмүүсийн оромт суурин, хадны сүзүр, хэрэгсүүр, буш бухан зэрэг түүхийн чухал дурсгалууд бий. Чойрын хідийн орчимд 1828 онд Хижиг өвчин дэлгэрч лам болон энгийн ардын амьд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах хараг хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөрт бурхан цагаан дээр ихийг чойр татсангийн дугны үүд чиглүүлэн байрлах Боржийн хатан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэх томог өдгөө ам дамжин яригцаар иржээ. Соёл урлагийн их сургуулийн ахлах багш профессор Монгол Улсын гавьяа жүжигчин Тэрбээр 2022 онд Госүмбөр аймагт зохион байгуулагдсан Боржгон төмний дуулал 2022 урлагийн баг наадамд ерөнхий шүүгчээр ажилласан. Говьалтай аймгийн Бугуц суманд төрсөн ч Госүмбөр аймагт ажиллаж амьдарч байсан зохиол, сэтгүүлч, орчуулагч тэрээр урлагийн их сургуулийн сэтгэл зүйн факультетыг төгссөн бөгөөд өнөөдөр сонины анхны редактор Монголын сэтгүүлчдийн холбооны даргаар ажиллаж байна. Говь аймгийн Сайхан Дулаан суманд төрсөн ч Госүмбөр аймгийн Шивээгуул суманд амьдарч ажиллаж буй аймгийн хадагт уяч юм аа. Тэрээр 20 гаруй жил хурдмаар уйж ус бүс аймаг сумын наадамд олон удаа төрүүлж айрагц амжилттай мөн олон залуу уячдыг сурган адун сүргийнхаа чанар өгшлийг сайжруулахад онцгой анхаарч ажилладаг. 1950 онд Цөмөр сумын нутагт төрсөн Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. Улаанбаатар дулааны сүлжээнд олон жил ажилласан туршлагатай инженер юм аа. Мөн Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэг хамгаалсан бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар аж үйлдвэрийн гавьяач ажилтан цолоор шагнасан. Госүмбөр аймаг нь Монгол Улсын төв хэсэгт оршдог бөгөөд 1994 онд байгуулагдсан. Аймгийн эдийн засаг нь хөдөө аж ахуй, уул уурхай, өв чиглэлийн салбаруудад тулгуурладаг. Мал аж ахуй нь орон нутгийн иргэдийн гол амжиргааны хөсбөр болдог бөгөөд 2022 оны байдлаар нийт малын тоон 500 мянга орчим хүрсэн байна. Уул уурхайн салбаар шивээ аваагийн нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж орон нутгийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг. Аймгийн хүн амгийн дийлэнх нь мал аж ахуй, хөдөө аж ахуй, уул уурхай, өв чиглэлийн салбарт ажиллаж орлогоо олдог. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж ажлын байр нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн амжиргааны түвшин улсын дунджаас доогуур хэвээр байгаа тул ядуурлыг бууруулах, орлогын их өсвөрийг төрөлжүүлэх шаардлагатай. Госүмбөр аймаг нь автозам, тээврийн замын сүлжээгээр дамжин бусад аймаг хотодтой холбогддог. Улаанбаатар сайн чандын шиглэлээр төмөр зам, автозам аймгийн хотод дэвсгэрээр дайран өнгөрдөг нь тээвэр логистикийн хувьд давуу тал болдог. Гэсэн хэдий ч дотоодын зам харилцаа дэд бүтцийг сайжруулах шаардлагатай хэвээр байна. Байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газруудаараа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой. Тухайлбал Чойрын богдуул, цагаан дээр ихийн сүм, Чойр хідийн тойр зэрэг газрууд нь жуулчдын сонирхлыг их татдаг. Сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлага аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч дэд бүтэц үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Госүмбөр аймаг нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил тодорхой ахиц гаргаж байгаа ч цаашид дэд бүтэц болон ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амжиргааны түвшин дээшлүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай байна.